За ингээд дараагийн програм болох Spreader уншлагын хурдыг ахиулах програмын талаар товчхон танилцуулъя. За үүний тулд бүгдөө Google-ээсээ хаалтаа хийн. За Spreader гэж бичээд энд хаалтаа хийхээр за энэ сонголтууд нь гарч ирж байгаа. За энэ сонголтыг авъя. За тэгэхээр энэ програмыг нээхэд дэлгэцийн зүүн дээд буланд 5 юм цэс гарч ирнэ. За үүний хамгийн сүүлийнх буюу Tools хэсэг рүү ороод Free App гэдгийг сонгоё. За тэгэхээр энд гарч ирж байгаа энэ дөрвөлжин дэлгэц маань бидний хүүхдтэй унших эхээ бичих хэсэг гэсэн. За тэгэхээр багш өөрөө үүн дээр эхээ бэлдээд, бичээд, шивээд уншуулах боломжтой. Мөн өөрт чинь бэлдсэн бэлэн их байх юм бол түүнийг яах вэ гэхээр шууд хуулаад copy paste хийгээд хуулах боломжтой гэсэн. За би одоо энэ эхийг уншуулах гэж байгаа. За тэгэхээр одоо яах вэ гэхээр тохиргоогоо хийн. Тохиргоо маань spread гэдэг хэсэг рүү ороод хийгднэ гэсэн. За тэгэхээр энэ settings дотроо орохоор за минутанд 100 үг уншихаар хурдтай энд тохиргоо хийгдсэн байна. За тэгэхээр энийг бүгдөө арай хялбар. За минутанд нэг 40 үг уншихаар ч юм уу тохируулъя. За энэ болохоор Windows буюу энэ дэлгэцийн маань хэмжээг сонгох хэсэг байна. За энэ дэлгэц маань том байх уу, жижигхэн байх уу гэдгийг сонгож өгөх нь. За энэ цаашаага яах вэ гэхээр энэ үсгийн хэмжээ юм жижигхнэр унших юм уу, жоохон томоор унших юм уу, бага арай жоохон бага болоод ирэх юм бол хэмжээ нь арай том байсан дээр баг тийм ээ. За 90-ээр сонгоод үзье. За энэ болохоор font буюу үсгийнхаа өнгийг за үсгийн өнгөө цагаанаар арын өнгөө хараараа аваад үзчихье. За тэгээд энэ үгнүүд маань энэ голдоо байх юм уу, нэг хажуу талд нь унших юм уу, доороо унших юм уу, дээрээ унших юм уу гэсэн сонголтууд байж байгаа. За тэгэхээр энэ унших үсгнүүд маань голдоо байсан дээр баг тийм ээ. За энэ сонголтуудаа хийгээд сэвлэнэ. За тэгэхээр сая бидний сонгосноор хар дэлгэцтэй цагаан үсгээр уншихаар сонголт маань гарч ирсэн. Бидний хуулсан нөгөө их маань 69 үг байгаа юм байна. Энэ 69 үгийг минутанд 40 үг унших хурдтайгаар уншиж эхлүүлнэ гэсэн. За энэ 40 үгээр байгаа учраас удаан байгаа. Тэгэхээр энийг уншихдаа энэ програмыг ашиглаж уншихдаа хүүхэд аль болохоор бүтэн үгээр нь хараад бүтнээр нь уншаад хараагаар уншина. Заавал чанга хэлэх шаардлагагүй. Тэгээд гол нь уншсан зүйлээ ойлгох чадварыг бас нэмэгдүүлэхээр ажиллаж болно. За мөн бас нэмж хэлэх зүйлүүд маань энэ гар дээрээсээ компьютерийн гар дээрээсээ энэ үсгүүдийг ашиглаад бас энэ програмтайгаа шууд харьцаж ажиллах. За жишээлбэл N тавчиг дарахаар шинээр эхэлнэ. P тавчиг гэхээр энэ юу маань уншлага маань уншиж эхэлнэ, эсвэл зогсно. R маань restart хийгээд дахиж эхэлнэ гэдэг байдлаар энэ нөгөө өнгийн гурмуудыг бас энд тайлбарлаж өгсөн байна. За тэгвэл дахиад туршилт хийгээд үзье. Гар дээрээсээ би N үсгийг дараад үзье. За тэгэхээр сая их маань дахиад шинээр эхлээд шинээр тохиргоо хийгднэ гэсэн. За бид нар сая 40 үгээр сая тохируулга хийсэн бол одоо яах вэ гэхээр арай хурднаар за нэг 80 үгээр уншихаар тохируулга хийгээд үзье. За дэлгэцээ за жижигрүүлээд үзье. За үсгийнхээ фонтыг арай жижиг болгоё. За үсгний өнгөө шараар арын фоно за арай саарлаар за энэ сонголтыг хийгээд үзье. За тэгэхээр тэр болонд очиж уншигдах гэдэг тийм ээ. Тэгэхээр өөрөө энийг багш өөрөө сонгоно гэсэн үг. За энэ 69 үгтэй ихийг минутанд 80 үг унших хурдаар хэрхэн уншиж болох вэ? За тэгэхээр энэ фонт болон уншлагын хурдаа тохируулаад өөрийнхөө ангийн хүүхдийн уншлагад тохируулан мөн унших ихээ бас ямар агуулгаар авах уу гэдгээ сонгоод энэ програмыг бүрэн ашиглах боломжтой юм байна.